Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд хүүхдийнхээ хүмүүжил сэтгэл зүйн мэдлэг шинжилгээ ухааны үндэслэлтэй арга идэлхүү хэрэглэх шаардлага үүсэж байна. Нийгэм сошиал харилцаа холбоо маш их хөгжиж, мэдээллийн хагас их урсгалаас үүдэн бий болж байна. Сошиал орчны сөрөг, эерэг болон буруу зөв холилдсон маш их мэдээлэл хүн төрөлхтний амьдрал орж ирээгүй байх үед шинжилгээ ухааны хөгжлийн тархалдаж мөн бага байсан нь ойлгомжтой. Тэгвэл бид энэхүү бодиттой хэрэгцээ шаардлагатай өнөөгийн Монгол эцэг эхчүүд хэрхэн хөл нийлүүлэн алхаж бөгсөр үржилэн хүргэхээр олон нийтийн дундаас санаа бодлыг нь сонссон юм. Сайн байна. Сэтгэл зүйн боловсрал олж авах тал дээрээ та хэр анхаардаг вэ? Тэр талаар бол өстой нэг анхаардаг шүү дээ. Тийм. Хүүхэд хүмүүжүүлэхдээ сэтгэл зүйн шинжилгээ ухааны мэдээ баримтч гэдэг юм уу, арга техникийг ашигладаг болоо? Үгүй ээ. Тэр яаж хүмүүжиж ирсэн яг тэр аргаараа л хүүхдээ хүмүүжүүлээд явж байгаа шүү дээ. Тийм. Гэр бүлээрээ ерөн сэтгэл зүйн тест оншилгоо ч юм уу зөвлөгөөнд хамрагдчихсан болоо? Үгүй ээ. Тийм ч таамагд шүү. Ер нь хамрагдъя гэж боддгоо. Үгүй ээ. Тэгээ одоохондоо хүүхдэд нэг янз бүр юу авир гарах тийм шилжилтийн нас мас тийм байхгүй болохоор одоо нэг хамрагдъя гэж бодохгүй л энэ. Тэгээ хүүхэд энэ юундаа том болоод яагаад янз бүрийн гэр бүлийн янз бүрийн асуудал гараад ирвэл бас тийм хамрагдъя гэж бодох байлгүй тий. Одоо бол ямар ч гол сайхан юугаар асуудал өгөр ормол асуудал гэж байгаа болохоор тийм янз бүрийн сэтгэл зүйн талаар бол өстой судал сонирхоод тийм яасан юм алгаа. За баярлалаа. Сайн байна уу? Сайн байна уу? Сэтгэл зүйн боловсрал олж авах тал дээр ер нь хэр анхаардаг вэ? Яг уу бүр актер сайн биш. Гэхдээ яг уу зүр гэр бүлийнхэн төвшөнд л одоо яа тий сошиал дээр ч гэдэг юм уу эсвэл янз бүрийн нэг юм нийтлэлүүд байдаг шүү дээ. Тиймэрхүү юмар л юу байдаг. Хүүхэд хүмүүжүүлэх тал дээр сэтгэл зүйн одоо тест оншилгоо гэдэг юм уу мэдээ баримтуудыг хэрэглэдэг болоо? Үгүй. Гэр бүлээр сэтгэл зүйн зөвлөгөө тест онцлогоонд ер нь орж ирсэн үү? Орж байгаагүй. Ер нь орох хүсэл байдаг болоо. Яг уу ер нь ороод үзэх гэмгүй байх гэж боддөө. Тий. Тэгтээ яг одоохондоо яг тэгж хайж зорж ч юм уу юуж байгаагүй. За баярлалаа. Сайн байна. Сайн байна. Та сэтгэл зүйн боловсрал олж авах тал дээр хэр анхаардаг вэ? Нэг анхаардаг байлээ. За хүүхэд хүмүүжүүлэхдээ сэтгэл зүйн шинжилгээ ухааны тоо баримт, арга зөвлөгөө, зөвлөмжийг хэрэглэдэг болоо? Сайн мэдхгүй байна. Гэр бүлээрээ сэтгэл зүйн тест оншилгоо зөвлөгөөнд хамрагдчихсэн үү? Хамрагдж байгаа. Хамрагдъя гэж ер нь боддгоо. За баярлалаа. Гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаа болон хүүхдийн хүмүүжилд эрэг зөв мэдлэг цэвэрлсэн харилцааны мэдрэмж, ур чадвар, зөв арга хэмжээ авах ухаан туйлын шаардлагатай зүйл билээ. Ялангуяа хүүхдийн хөгжлийн үе шат сэтгэл санааны онцлогийг ойлгон харилцаагаар дамжуулан дэмжих арга барил нь айл өрхүүдийн өдөр тутмын хүмүүжил харилцаанд нэвтрэх нь чухал байна. Сэтгэл судлаачны хэлснээр хүүхдийн насанд тохирсон хандлага, эрэг харилцаа, сэтгэл хөдлөлийг зөв нэрлэж, дасгалжуулан олгуулах нь хүүхдийн өөрийгөө хүндлэх, бусдад итгэлтэй харилцах чадварыг хөгжүүлдэг. Хүүхдийн хүмүүжил сэтгэл зүйн боловсрал нэвтрэх нь гэр бүлийн уур амьсгалыг сайжруулж, хүчирхийлэл зөрчлийг бууруулах чухал алхам гэж мэргэжилтнүүд онцолж байна.